Хэрхэн бол маань тавтаа морил намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажилчаа. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Microsoft Teams for Business хэсгийг та бүхэнд хүрэхэд демо маань бэлэн болсон байна. Та бүхэн санаж байгаа бол өмнө би Microsoft Teams-ийг хувь хүн хэрхэн яаж өнгөө хэрэгжилж болох талаар демо хүргэсэн бол энэ удаад байгууллага хамт олонд байдаг Microsoft Teams-ийг хэрхэн ашиглах талаар та бүхэнд демо хүргэж байна. Энэхүү саналыг маш олон байгууллагын хамт олон хүргэсэнд бол та бүхэн үзээрэй, мөн хэрэгцээтэй хүмүүст нь харангуйд хараагаарай. Microsoft Teams ашиглах хамгийн давуу тал нь бол хамгаалалт байдаг шүү гэдэг та бүхэндээ бардам хэлмээр байна. Ингээд хэдүүлээ хамтаа тэмэрэг орцгоё. Яаж Microsoft Teams-ийг татан авах мөн веб хэлбэрээр хэрхэн ашиглаж болох талаар та бүхэндээ харуулъя. Юуны төрөнд заншил ёсороо description дотор линкээ үлдээчихд бол та бүхэн дараад Microsoft Teams-ийн албан ёсны вебсайт руу ороод дээдлийн Download Teams гэдгийг дарснараа та өөрийн компьютер дээрээ Microsoft Teams-ийг татаж авч хэрэглэх боломжтой. Яг одоо дэлгэсэн дээр харж байгаачлан миний Launch Team, Business Development, Contoso гэсэн 3 юм групп бол надад байна. Энэ дээр та шинийг нэмэхийг хүсэх юм бол доотлын Join or Create a Team гэдэг хэсгээр та бүхэн дараад энэ чинь Create Team буюу шинийг гаргаж олно. Аль эсвэл аль хэзээний байгаа групп дотор орохыг хүсэх юм бол та бүхэн кодыг энд хийгээд орох боломжтой. Хэдүүлээ хамтдаа шинээр нэг эхлэе. Та бүхэн орсны дараа эдгээр олон сонголтууд дундаас өөрийнхөө хүснээрээ сонгож олно. Зарим хүмүүс маань жишээлбэл шинээр орж ирж байгаа ажлынхаа хүмүүстэй зориулаад onboarding employees гэх мэтчлэн сонгож болно. Энэ удаад хэдүүлээ хамтдаа From scratch гэдэг ихнийхэн сонгоё. Энэ донд та private буюу зөвхөн хэдэн хүмүүс зориулагдсан тэдгээр хүмүүс орох боломжтой. Public буюу хэн ч хамаагүй орж олно. Эсвэл organization донд та бүхэн нээж болох гэх мэтчлэн сонголттой байгаа. Хэдүүлээ энэ private гэдгийг сонгоё. Тэгээд энэ чинь нэрээ өгөө. Энэхүү доотлын create гэдэг хэсгээр та бүхэн дарснараа. Мөн энэ дэр мэдээж хэрэг та өөрийн баг хамт олонныхоо урих хэрэгтэй. Ажлын 3 үнэгээ сонгоод энэхүү add гэдэг хэсгээр хэдүүлээ дараад эдгээр хүмүүс маань Zaynet Tech гэдэг групп дээр орчиж байгаа гэсэн үг. Таны зүүн гар тал дээр таны өөрийн тим үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр олон групп дундаас хэрэг танд хэрэгцээгүй байгаа группийг та энэхүү 3 цэг дээр дараад hide гэдэг энэ хэсгээр дарснараа энэ зүйл маань доотлын hidden teams буюу танд харагдах хэрэггүй гэсэн зүйл рүү орно. Тэгснээрээ та бага цаг зарцуулах шаардлагатай болно. Таны өөрийн маш чухал гэсэн энэхүү багыгаа та итгэжүүлээд дээш нь хамгийн түрүүнд оруулж олно. Ингэж эмх замраатай байлгаснараа та бас өглөө ажлаа эхлэхдээ аль нь чухал вэ гэдгийг та харах боломжтой. Энд дээр та 3 цагийн clips-ийг дарснараа add channel гэдэг хэсгээр дарснараа хэдүүлээ хамтдаа шинэ сувгийг эхэлж болно. Энд дээр жишээлбэл YouTube гэд оруулъя. Мөн доошо та бүхэн харах юм бол энэхүү группийг хэдүүлээ private буюу нууцлалтай групп байлгасан байгаа. Тэнгүүд доошо та энийг дарангууд 2 сонголтод гарч ирнэ. Нэг нь болохоор байгаа бүх багийн гишүүд бол энийг харах боломжтой. Аль эсвэл зөвхөн сонгогдсон хүмүүс харах хэрэгтэй гэсэн сонголтуудыг та хийж олно. Энд дээр хэдүүлээ зөвхөн сонгогдсон хүмүүсийг гээд дараагийн next гэдгийг дарая. 2 хүнийг сонгоод хэдүүлээ хамтаа add гэдэг дээр дарснараа орчиж байгаа. Тэгээд та энэ доотлын done гэж дарснараа одоо энэ доотлын Zaynet гэдэг дээр YouTube-ийн суваг дээр болохоор таахан харцуулын чинь төлхөөртэй зөвхөн миний сонгосон хүмүүс энд юу болж байгааг харах боломжтой. Энэхүү сувгийг бас нээж болдог байгаа. Та өөрийн general руугаа ороод new conversation гэдэг лөө та бүхэн ороод хажуу талын доотлын A үсэгтэй харандаатай хэсэг байгаа формат дээр дарангууд энэ дээдлийн new conversation гэдэг доошо заасан суман дээр та бүхэн дараад announcement гэдэг хэсгээр оруулснараа энэхүү хуудсан дээр хүн болгонд хэрэгцээтэй гэсэн мэдээллийг бол тараах байгаа. Энэ дээр хэрхэн яаж та өөрийн хүссэн зургаа оруулж болох вэ гэхлээр та энэ хажуу талын энэ хэсгээр дараад upload an image гэдэг рүү ороод өөрийн хүссэн зургаа та сонгож олно. Сонгоод open гэдгийг дараад өөрөө та хүсэх юм бол энийг хөдөлгөж олно. Хэдүүлээ хамтдаа яг хэрхэн гэдэг энэ хэсгийг оруулаад done гэж дараад та өөрийн хүссэн зураг оруулах боломжтой байгаа. Та энэхүү announcement-ыг олон сувгууд дээр тавьж болно. Та бүхэн харж байвал миний хажуу тал харьяат олон янзын зүйлүүд бас байгаа. Мөн адилхан миний өмнө нууцсан бас сувг энэ байж ах жишээ нэ. Тэгэхээр та бүхэн энэхүү бичиж байгаа зүйлээгаа олон хүмүүстэй хуваалцахыг хүсхийг гэх юм бол post multiple channels гэдэг хэсгээр та бүхэн дараад энэ маань мэдээж хэрэг яг одоо Zaynet Tech гэдэг genre дээр бол тавигдана. Гэхдээ та хүсэх юм бол select channels гэдэг дээр дараад энэхүү зүйлүүдээсээ сонгож олно. Би оруулмаар байна гэдгийг та сонгоод
update гэдэг дээр дарснараа таны өөрийн announce хийсэн энэ зүйлүүд маань энэгээр channel-уудад орно гэсэн үг юм. Та бүхэн хүссэн апп-а Microsoft Teams дээр ашиглах боломжтой байгаа. Анзаарч та бүхэн харж исэн бол зүүн гар тал бол apps гэж та бүхэн дараад бол орж олно. Эсвэл 3 цаг дээр дараад аппликейшнаа та бүхэн харах боломжтой. Мөн үүнтэй адилхан та өөрийн announcement зарлах байгаа зүйл дээр аппликейшнийг нэмэхийг хүсвэл эдгээр функцуудыг хажуу талын 3 цаг дээр та бүхэн дараад илүү ихийг та бүхэн бас хаахыг хүсвэл дээдлийн хайлтан дээр харж олно. Эсвэл more apps гэж та бүхэн дарснараа эдгээр аппликейшнууд та бүхэн нээлттэй байх болно. Доод талд миний Forms-ын доор орсон байгаа. Та өөрийн аппликейшнээ сонгоод add гэж дарангууд эдгээр доор хэсгүүдээр функцүүдээр таны бүхий л хүсэж байгаа аппликейшнууд бол орох боломжтой. Энэ дундаас хэдүүлээ хамтаа Forms-ыг сонгоё. Forms маань ямар учиртай гэхээр та хүмүүсээс асуулт асуугаад тэдгээр хүмүүс маань өөрсдийн хүсэлтээрээ хариултуудыг өгч болох байгаа. За жишээлбэл энэ дэр хэдүүлээ хамтаа эхний хэдүүлээ асуултыг асуугаад ямар контент хэдүүлээ постлох вэ? Нэгт OneDrive, OneNote хэрэг хүсэх юм бол та энэ дэр add option гэдэг дээр нэмээд энэ дээрээ тэгчүүлээд Minecraft гих мэтчлэн та хичнээнийч нийлүүлж болно. Аль эсвэл эдгээр хүмүүстэй энэ дундаас олныг сонгох боломжийг бас энэхүү төвчлөр дээр дарснараа болохоор хүмүүс нэг биш нэлээд олоныг сонгож олдох нь. Мөн доор та бүхэн харуул энэчээ шууд хүмүүсийг саналаа өгөнгөд гарч ирэх аль эсвэл хүмүүсийн нэрийг нууцлалтай байлгаад хин юунд санал өгж байгаа гэдгийг харуулахгүй байх гэсэн сонголтуудыг та бүхэн өөрсдөө хүснээр бол хийж олно. Тэгээ хамтдаа save гэж дарснараа form маань ийхүү харагдана гэдгийг та бүхэнд харуулна. Тэгээд та сонгоод send гэж дарснараа таны general дээр Forms маань асуулттай мөн сонголтуудтай энэхүү хүмүүсийн дэлгэцэн дээр гарч ирэх байгаа. Баг хамт олондоо талархаж байгаа илэрхийлэх мөн өнөөдөр хин нэг маш сайн ажилласан бид нар суралцахад таатай байлаа гэдэг олон нийтэд зарлахын тулд та бүхэн энэхүү доотлын press төвчлөр дээр дараад эдгээр олон сонголтууд ундаасаа та бүхэн сонгож олно. Жишээлбэл энэ дээр өнөөдрийн асуудлыг маш сайн шийдэж чадсан эдгээр хүмүүстээ маш их баярлалаа гэдэг хэдүүлээ хамтдаа сонгож олно. Энэ дээр хүсэх юм бол та нэмэлт зүйлийг бол хэлж болно. Ямар хөө харагдах вэ гэдэг preview гэдэг дээр хангангууд дэлгэцэн дээр ингэж харагдана. Тэгээд та бүхэн хүсвэл send гэдэг дээр дараад praise маань general хуудсан дээр гарч ирж байгаа. Design гэдэг channel дээр харилцсан энэхүү conversation харилцааг та Outlook-ээр энэ дунд байхгүй байгаа хүн рүү явуулж олно. Аль эсвэл өөрийн баглуугаа энэхүү зүйлийг анхаараарай. Эсвэл энэ зүйлийн талаар илүү их мэдээлэл өгөх юм бол та имэйлээр харилцаж болох байгаа. Ингийн тулд та хүн тухайн хүсэж байгаа энэхүү conversation-ыг сонгоод 3 энэхүү цэг дээр дараад share to Outlook гэдэг хэсгийг та бүхэн дарна. Дарсны дараад нь та хэн рүү явуулмаар байгаа гэдгийг сонгож send гэж дарснараа энэ маань нөгөө хүндээ шууд очих боломжтой. Өмнө хэдүүлээ хамтдаа хүн рүү имэйл явуулж болж исэн бол та өөрийн хүссэн энэхүү channel дунд руугаа имэйл явуулах боломжтой байдаг байгаа. Ингийн тулд та бүхэн хүссэн өөрийнхөө тэрхүү channel-ыг сонгоод за жишээлбэл хэдүүлээ хамтдаа энэ general launch team journal-ыг сонгоод энэхүү 3 цаг дээр дараад гэр email address гэдэг хэсгээр хэдүүлээ дараад энэхийг гүд тэтгэжүүлээд copy буюу нэг хуулж аваад email руугаа ороод new message гэдэг лөө хэдүүлээ хамтдаа ороод to буюу явуулах хэсэг дээрээ channel-ийнхаа email-ийг оруулна гэсэн control V дараад энэ дээрээ хэдүүлээ хамтдаа test 2 гэд үзье. Сонгоод энэ дээр та өөрийнхөө хүссэн мэдээллийг оруулсныхаа дараад нь send гэдэг хэсгээр дараад буцаад Teams руу оронгууд та бүхэн анзаарч харж байвал энэхүү email маань ирсэн байгаа гэсэн. Save хийх бөгөөд тэр маань яг юу гэсэн үг вэ гэхээр аль ч conversation хүнтэй харилцсан зүйл байж болно. Ажлын талаар та хадгалах хэрэгтэй, эргээд тэрийг ажиллах хэрэгтэй ч юм уу ямар нэгэн байдлаар та хадгалаад дараа ашиглана гэж бодож байгаа зүйлийг очоод тэрнийхээ хажуу талын 3 цаг дээр дараад save this message гэдгийг дарснараа энэхүү зүйл маань хадгалагдана гэсэн үг юм. Та буцаад өөрийнхөө аккаунт руу ороод saved гэдэг энэхүү хэсэгдэр дарангууд таны өмнө хадгалж исэн эсвэл сануулсан өөр зүйлүүд маань энэчээ saved гэдэг хэсэгдэр байж ах болно. Энэ зүйлийг би хийцээ одоо надад хэрэггүй гэх юм бол буцааж итгэжүүлээд энэ зүйл маань хадгалахтаа болчихно гэсэн үг байгаа. Immersive Reader-ийн талаар нэлээд олон бичлэг оруулж ирсэн тул та бүхэн хүсэх юм бол дээдлийн линк дээр дараад дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн аваарай. Ямар нэгэн зүйл нь таныг анхаарлыг сарниулаад байгаа бол та бүхэн тэр хэсэг дээр итгэжүүлээд энэхүү 3 цаг дээр дараад доотлын Immersive Reader гэдэг хэсэг дээр дарснараа Immersive Reader нэгдэх юм. Энэхүү пэнийг ашиглахын тулд та яах вэ гэхээр ямар нэгэн зүйл дээр итгэжүүлээд энэхүү 3 цаг дээр пэн гэдэг энэхүү хэсгийг та дарах юм бол энэ маань хамгийн дээр танд энийг анхааруулжтай яг одоо хийж дуусгах хэрэгтэй эсвэл таны байнгын харилцдаг бага та өөрт амар байлгахаар сонгож олно. Аль эсвэл энэ дунд харилцаж байгаа яриан дунд та бүхэн сонгоё гэх юм бол 3 цаг дээр дараад пин гэдэг хэсгийг дарснараа энэ маань ногоон болоод
танд бас сануулж гарч ирэх байгаа. Мөн энэтэй адилхан та өөрийн чат руугаа ороод адилтай харилцаж байгаа энэхүү чатыг би пин хийхийг хүсэх юм бол энэхүү 3 цаг дээр дараад маадлагын пин гэж дарснараа миний чатны детал пин гэдэг хэсэг рүү орсноороо танд ажиллахад маш их цагийг хэмнэдэг байгаа. Та заавал календар руу уулзалтыг зохион байгуулах ямар шаардлагагүй та өөрийн тухайн хүнтэйгээ харилцаж байгаа чатныхаа доод талд энэхүү календартай нэг нэмэх тоотой энэхүү айкон байгаа. Энэ дээр та дарснараа шууд энэ хүнтэй уулзалтаа зохион байгуулах боломжтой. Whiteboard-ыг хэрхэн яаж гаргах вэ гэхээр та бүхэн share a screen буюу энэхүү айкон дээр дараад танд сонголтууд гарч ирнэ. Энэ донд хажуу тал дээр танд Microsoft Whiteboard гарах буюу энийг та сонгоснороо хамт олонтойгоо өөрсдийн дизайн юм уу аль эсвэл ямар нэгэн та бүхний санхүүгийн тайлан юу ч хийж болно. Тэргээ хамтаа та бүхэн энэ дээр оруулаад баал харнааны сонголтуудаас та бүхэн алийг сонгож болно. Аль эсвэл энэхүү add note буюу sticker авч болно. Дүрс та бүхэн оруулж болно. Өөртөө хүснээрээ бичиж энэхүү зүйлүүдийг гаргаж ирж болох байгаа. За жишээлбэл энэхүү стикерийг сонгочээ итгэжүүлээд энийгээ хөдөлгөж болно. Мөн энэ дээр бичиг оруулж болно. Та бүхэн итгэжүүлээ өөрийнхөө хүснээрээ хаач хамаагүй тавьж болно. Мөн энэ дээр зурж болно. Энэхүү зүйлийг анхаараа гэх мэтлэн Whiteboard маань та бүхэнд маш их цагийг хэмнэх боломжийг олгодог байгаа. Meeting notes байгаа. Энэхүү зүйлийг та бүхэн гаргахын тулд энэхүү 3 цаг Eclipse дээр дараад Show Meeting Notes гэдэг хэсэг дээр та бүхэн дарна. Ингээд Take Notes гэдэг энэ хэсэг дээр та бүхэн дарснараа уулзалтан дээр юу болж байгаа, ямар зүйлийг хамтдаа ярилцсан, мөн юун дээр анхаарах хэрэгтэй гэдгийг хураангуй бичиж авдаг хүмүүс байдаг те. Тэдгээр хүмүүс маань бичиж авч болно. Жишээлбэл энэ дээр хэдүүлээ хамтдаа YouTube-ыг ярьсан. Мөн доор нь юу хэрэгтэй гэдгийг та бүхэн сонгоод энэ чинь жишээлбэл за OneNote-ийн талаар бид нар хийх байгаа. Мөн адилхан OneDrive гэх мэтчлэн бичээд та бүхэн уулзалтан дээрээ цагийг хэмнэх маш их боломжийг та бүхэнд өгдөг. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Microsoft Teams for Business газрууд ашиглаж байгаа та бүхэндээ хэрхэн цагаа хэмнэж болох 20 функцүүдийг та бүхэндээ хүргэсэндээ маш их таатай байна. YouTube сувгийн маань subscribe хийж техникийн тал дээр асуух асуултуудаа та бүхэн чөлөөтэй YouTube сувгийн манд ор асуугаарай. Мөн хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй энэ бичлэгийг тараагаарай. Мөн дуусандаа л үзэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.